ароматерапистийн сертификатаар давсан тухай ойр дотныхоо хүмүүстэй сайхан хуваалцсан. За тэгээд энэ сургалтын талаар нэлээд хэдэн найзууд танилуд бас мэдээлэл авахаар асууж холбогдож байгаа учраас ерөнхий сургалтынхаа талаар болон өөрийнхөө сурсан зүйлсээ базаад хариулт олгоод хуваалцъя гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө мэрэгжлийн ароматерапистийн сургалт явуулдаг маш олон газар олон сургуулиуд байдаг. Гэхдээ Монголд яг аль бие осоор тийм эрхтэй сургалт явуулдаг сургууль бол мэдээж хараахан байхгүй байгаа. Онлайнаар бол сурах сургалтууд судлаад үзэх юм бол маш олон төрлөөрөө байгаа. За тэгээд ер нь бол миний хувьд гэх юм бол анх ароматерапигийн сургуулиас сонгож мэдгүй яг хөө сонирхож байсан хэрнээ тэгээд ингээд нэтээр судлаад үзэхээр маш олон ингээд санал болгож байгаа сургалтууд байсан. За алийн сонгох уу гэж харж аал тэгээл ингээд нэг хэсэг бас хаяад орхицсан байсан. Тэгтэл нэг удаа яг Instagram сошиалын тагдаг одоо гадаад ароматерапист маань сургалтаа зарласан байсан. Тэгээд тэрийг харчаад за сууд юм билүү яад юм билээ гэд ингээд гигэлзээд байж ах. За тэгээд тэр үед жилийн өмнө яг бас хүүхдэд төрүүлж таарсан. За тэгээд яг нялх бэбитэй хэд хоног мөнгнаа завгүй байж ах хооронд нөгөө сургалтынх нь оролцогчдын тоо бүртгэл нь гүйтсэн. За тэгээд одоо сургалтынхаа бүртгэлийг хаалаа гэдэг ингээд зарлал тавьсан байсан. Тэгэхээр за сууя гэж бодож исэн чинь амтсангуудыг гээд байж атал дахиад нэг өөр ароматерапист сургалтаа заарлсан байсан. Тэгэхээр за сурч л ивэл альж багш нь яах вэ гэд ингээд бүртгүүлсэн чинь тухайн багш маань яг 30 гаруй жил одоо ароматерапи гээр одоо тий салбарт ингээд хөдөлмөрлөж байгаа. За тэгээд өөрөө ерөнхийдөө энэ ароматерапийнхаа сургуулийг ингээд үүсгэн байгуулсан ийм багш байсан. За тэгээд зөвхөн ароматерапи гэхгүй эмийн ургамал судалдаг, аюрведийн чиглэлээр бас дагнадаг ийм багшийг олоод сургалтанд нь бүртгүүлж таарсан. Тэгээд ер нь нөгөө шав бэлэн болоход багш гарч ирдэг гэдэг бас их санаанд орсон. За тэгээд миний анх тий нөгөө дагдаг байсан сошиал дээр дагдаг байсан ароматерапистийн багш нь байсан юм билээ. Би өөрөө тэр багшийн анх яг багш нь гэж мэдлгүйгээр бас тэр хүн дээр ингээ бүртгүүлээд сургалтанд хамрагдсан. За тэгээд ер нь бол яг онлайн сургалтууд адыг харьцуулаад үзэхээр зарим нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зарим нь тухайн улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг ингээ өөр байдаг. Агуулга хөтөлбөрийг бас сайн харж судлуул яг нөгөө сонирхож байгаа өөрийгөө тий илүү гүнзгийрүүлмээр байгаа бас тэр зүйлээ оновчтой олох юм болов гэж бодож байна. Зарим одоо Азийн улсын одоо ароматерапигийн сургалтууд миний олж харснаар бол илүү skin care, арьс арчилгаа, гоо сайхан спа хэрэглээ талаасаа ингээд бас түлхүү левел 1 түвшин одоо жишээ нь ордог байхад миний одоо зорж сонгосон сургалт маань болохоор илүү холистик буюу цогц ийм одоо сургалтын агуулгатай гэхүү зөвхөн одоо тий арьс одоо өнөртөх төвшөнд гэхээсээ илүү тий бүр ингээд нэлээд цогц байдлаар сургалт болж чадсан гэж бодож байгаа. За тэр ерөнхийдөө сургалтынхаа талаар одоо ингээд тавчхан бас танилцуулъя. Ерөнхийдөө миний суусан сургалт бол ингээд нийт 11 модуль хичээлтэй. За модуль тус бүрэн дотроо ингээд олон дэд сэдвүүдтэй жишээлбэл одоо тарих мэдрэлийн систем, хоол боловсруулах систем, зүрх судасны систем, үе мөч булчин, за тэгээд тунгалгийн систем, нөхөн өрчгүү, эмэгтэйчүүд ба нөхөн өрчгүү, эрэгтэйчүүд ба нөхөн өрчгүү, дархлааны систем, за тэгээд мөн хүүхдүүдэд амин тос хэрэглэх талаар, за мөн одоо жирэмсэн болон хөл үед анатоми талаас хүний биеийн онцлог ямар болдгийг те. За тэр нь үнэрийн мэдрэмжинд яаж нөлөөлдөг гих мэтлэн саяны дурдсан бүх сэдвүүд зүгээр нэгэн одоо модуль байх жишээтэй. Тэгэхээр модуль тус бүр маш олон ингээд дотроо задаргаатай байсан. Сургалтын агуулга нь маш арвин судлалын хичээлүүд бас их сонирхолтой байсан. За essential oil-ыг бол бас нэлээд сонирхож уншиж исэн тий. Өмнө нь би бас судалж исэн. Гэхэд өшөө бас одоо мэдгүй зүйлс их байсан. Ургамлыг хүртэл зарим нь жоохон нэлээд нарийн
задаргаатай нь судалсан. За тэгэл ямар бүтцтэй вэ? За тэгээд цаашлаад амин тосны наривчлсан одоо химийн хичээлүүд те байгалийн нэгдлүүдийнх нь задаргаа. За тэгээд тэдгээрийнх нь онцлог. За ямар хүмүүс тэрийг яаж хэрэглэх юм? Өөр ямар амин тостой илүү зохицох юм гэд. Ер нь бол химийн хичээл нь надад бол маш хүнд байсан. Гэхдээ эдгээр хичээлүүдээ би бүр яг зорж байгаа, төвлөрж байгаад уншиж судалсан. Ер нь бол мэдээж бүгдийг дуусгасан гэж бодохгүй байна. Ер нь одоо яг сургалтынхаа агуулгын хэмжээнд надад өгөгдсөн байсан мэдээллийг бол судалсан. Гэхдээ өшөө мэдээж тэр чиглэлээр судлах зүйл дуусахгүй. За тэгээд одоо ингээ химийнхаа бүтцийн задаргаагаа хүртэл ингээл дэвтэртээ янз бүрээр зураал ингээл ерөнхийдөө бас ингэж давхар зураглаж харж иж бас ингэж айгуу сонирхолтой. Яг энэ талаас нь бас ингээд амин тосоо сонгох те ароматерапи хөтөлбөртөө тусгах талаасаа бас их аваштай байсан. За мөн тэгэл одоо тоснуудын талаар өшөө судалж болох маш олон зүйлийг нэмэлтээр судалсан. Олон хүмүүст одоо түгээмэл тохиолддог гэх юм уу те хэрэглээний ингээд гоё тосны цохилгооны хэрэглээний аргууд за тэгээд за түүнээс гадна одоо амин тосны талаар зарим одоо тоснуудын талаар аюурведийн ангаах ухаантай уялдсан мэдээллүүдийг бас авч чадсан. Тэр бол бас маш их одоо миний сургалтаас байсан хүлээлтээс нэмэлтээр орж ирсэн зүйл гэж хэлж болно. Тэгээд манай ароматерапист багш нь өөрөө бас аюурведээр дагнадаг учраас ингээд иймэрхүү мэдээлэл нэмэлтээр орж ирсэн гэж би хувьдаа үзэж байгаа. За тэгээд хэрэглээний оновчтой олон төрлийн бас аргуудыг нэмж маш их сурсан. За үүн дээр бас өшөө тодруулах юм бол миний одоо сонгосон сургалтын хөтөлбөр нэмэлтээр дотор хэрэглээний тусдаа модуль хичээлтэй юм хөтөлбөр байсан. Энийг би бүр зориуд яг ингэж сонгосон. Тэгэхээр би өөр амин тоснууд донд одоо яг дотор хэрэгэлдэг те хоол хүнсээр дамжуулан ууж хэрэгэлдэг тэр амин тоснуудыг би өөрөө өдөр тутамдаа бас тодорхой хэмжээнд шаардлагатай үедээ хэрэгэлдэг. Одоо энэ талаар өшөө гүнзгийрүүлж судлахыг хүсэж байсан учраас тийм модультай хөтөлбөрөө сонгосон. Тэгээд бас их сургалтынхаа агуулгад их сэтгэл хангалуун байгаа. За тэгээ мэдээж ер нь амин тосны сонголт, цохилгоо, хэрэглэх тун, арга барилууд, за тэрийгэ тооцоолох аргууд гээл ер нь бас агуулга бол их баялаг байсан. За тэгээ сургалтын төгсгөлд нийт 11 модулийн мэдлэгийг баттгах бас өшөө том нэгдсэн шалгалт өгөөд за тэгээ бас бие даалтыг хураалгаж иж одоо сургалтаа төгсөх болцлыг хангасан. Тэгээ бие даалт гэдэг нь болохоор ерөнхийдөө 5 өөр хүний одоо кейс дээр ароматерапи хөтөлбөрийг би өөрөө боловсруулж гаргах тийм шалгуур байсан. За тэгээд энэхүү бие даалтын хувьд гэхэд би одоо энэ бие даалтаа 2 сарын турш хийж гүйцэтгсэн. Сертификат гардаа авсан. Сертификат авахдаа нөгөө төгсөлтийн том нэгдсэн шалгалт болон бие даалтын одоо нөгөө шалгаад тэрэн дээр маань дүгнэлт ирсэн. Тэгээд бие даалтын маань хувьд бол маш сайн өндөр түвшинд хийсэн байна гэж гоё урамшуулсан үгтэй үнэлгээ маш өндөр байсан. Одоо ароматерапист болсноороо жишээлбэл те одоо дотоод шүүрлийн систем байлаа гэж бодоход энэ дотоод шүүрэлд одоо энэ олон тоснуудаас аль тос нь яг тухайн хүннийхээ онцлогт нь илүү тохирох юм. Хэрэглэхдээ олон аргуудаас яг аль аргаар нь яаж хэрэглэх юм, ямар тун доозоор хэрэглэх юм гэдэг юм уу. Тэр талаас нь зөвлөх боломжтой болсон гэсэн үг ээ. За тэгээд ер нь бол амин тосоороо хөтлөгдсөн аялал маань цаашд одоо хэрхэн өрнөхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар тааж сурсан мэдсэн зүйлээ баагаар хэрэгжүүлээд боломжоор ароматерапиг өшөө сайн дэлгэрүүлээд түгээгээд явах хүсэлтэй байна. Тэгээд албан ёсны холистик ароматерапист босны хувьд ямар ч байсан ганцаарчлсан ароматерапи зөвлөгөө өгөх болно. Мөн амин тосны захиалга авна. Тухайн хүний хэрэгцээнд тулгуурсан амин тостой ароматерапигийн хөтөлбөр гаргаж өгөх болно. За тэгээд дараагийн өөр бичлэгээрээ өөр мэдээлэлтэй уулзцгаая.